үзэгчдээ зам зүрийн хөөрөлтөд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаад бид Улаанбаатарын аялал зориулсан нийтийн тээвэрт энэ удаагийнхын дугаарыг бэлтгэхээр ирээд байна. Ингээд бүгдээрээ хамтдаа орцгоё. Үзэгчдээ бид Улаанбаатар аялал нийтийн тээврийн жолооч үлзий жаргалтай зам зүрийн хөөрөлтөөнөө хийхээр явж байна. Автобусны жолооч одоо хэр удаа ажиллаж байгаа вэ? Анх 2018 оны 6 сар үйл ажиллагааны эхэлсэн гэж би бас мэдээлэл авч ирсэн юм байна. Анхнаас нь эхлүүлээд та ингээд жолоочоор ажиллаж байна уу? Анхнаас нь 2018 оны 6 сарын 15-нд нээлттэй хийсэн. 18 оны 11 сар хүртэл жуулчинд явсан та. Ер нь та яаж яваад энэ Улаанбаатарын аялал нийтийн тээврийн жолоочоор ажиллах болов? Тэр талаараа манай үзэгчдээс сонирхолооч. Яг нэг таньдаг ахаараа дамжаал юу яагаад би ч одоо өөрөө том тэрэгний жолооч. Өдөө гадаа ажиллаж байхаар хотод ажил гэсэн юугаар Ер нь бол дийлэнхтэй дандаа том тэрэг барьж ирсэн гэсэн үг байна тий. Одоо нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч нар маань ер нь бол хариуцлагатай ажил хийдэг шүү дээ. Ялангуяа зорчигч тээвэрлээ явж байгаа үед бол Улаанбаатарын City Tour Bus гэдэг энэ автобус маань нийтдээ хичнээн зорчигч суух зориулттай юм бэ. 45 хүний судалтай шүү дээ. Одоо ер нь бол та нэлээд олон арга хэмжээнүүдэд тэгээ бас олон жуулчдыг тээвэрлж ирсэн баг тийм. Тэгээд маршрутын дагуу тэгэл жуулчдад тусгай арга хэмжээнд бол хөтөлбөрийн дагуу явчаал. Бусд үед бол зүгээр юугээр маршрутын дагуу аяллахын чиглэлээр л явна. Хотын аялал, хотын гаднах аялал гэсэн. Хоёр аялалтай. Яг маршрутын талаар та танилцуулаач. Яг хаагуур яг яаж явдаг вэ? Хотын аялал болохоор талбайгаас хөдлөөд үлэг гүрүүлийн мөчийн гандан бид говийн үйлдвэрээр тэгээ бог тааны ордон мөчий зайсан толгой тэгээд талбай дээр дуустал хотын аялал. Ер нь одоо та бүхний маань ажил улирлын чанартай бах. Хэдэн сараас эхлээд яг хэдэн сард ер нь ажиллаа төр зогсоод өглөө. Одоо 5 сар гэж эхлээл 11 сар хүртэл. Төр зогсолт хийдэг тийм. Явах юм ажиллах цаг нь. 11 сараас 5 сар хүртэл. Ер нь ачаалттай байна. Яг тэр саруудад бол тийм. Зуны саруудад тийм. Зуны саруудад бол ачаалттай. Ялангуяа наадмаар бол манайд жуулчд их ирдэг шүү дээ тийм. Монгол орны үзэсгэлэнтэй байгаль тэгээ түүх дурсгалын газраар их аялдаг. Тэр үеэр бол автобус дүүрнэ. Баяр ёслол одоо тэгээд ерөнхийдөө 10 сар гаргаад жоохон сүрчдэг шүү дээ. Ер нь жуулчд ирээд ингээд дурсгал газруудаар яваад үйлчлэгээ үзүүлээд ингээд явж хахад ер нь хэр сэтгэл хангалуун байдаг юм бэ? Танд ер нь мэдэгдэжээ. Жишээ нь одоо жуулчтай явж байхад мэдээж хөтөч бас давхар явах бах тийм. Тэгээ хөтөч тайлбарлагч явна. Ер нь жуулчид хэр сэтгэл хангалуун байна? Монгол орнд ирээд таны зүгээр ажигласнаа. Ер нь гайгүй байдаг шүү дээ. Ер нь гадаадын ихгүй дотоодын жуулчд нөгөө хотын аялалд яваад одоо энэ хөтөлбөрийн дагуу энэ гайдын тайлбараа хөтөч тайлбарлагч нь. Тэгэл хүний мэдээгүй одоо түүх соёл зөндөл юм байт юм. Ер нь яг энэ гайд тэр хөтөч тайлбарлагчийн тайлбарыг сонсоо явж байгаа. Та бол их мэдээлэлтэй болж байгаа юм тийм. Ээж түүхэн дурсгал газруудаар явхад бол сайхан тайлбартайгаар явахаар сонсож байгаагүй бас хүн сонсож ямар мэдж ямар зүйлүүд бас байдаг. Тэгээ
тусгай хөтөлбөр гэж явуулдгийн. Аа Одоо энэ Улаанбаатар хотын үеийн тайлбар гэж очоо ир гэдэг. за. Зориулт мэрэгжлийн юм байна. Тэгээ энэ хүн хаяа нөгөө тусгай хөтөлбөр гэхээр тусгай маршрут тусдаа гаргаж явдаг. Тэгээд иймэр шуурсууд мосуудтай явах чинь арай л зүгээр гоё юм ярьдаг юм байлээ. Түүх соёлын талаар. Хотоодын иргэд маань ер нь хэр сууж, хэр аялалд явж ийн Улаанбаатар хотоогоо танилцах. Тэгээд үзэр үйлчлэгээ олон тэр түүхэн дурсгал газрууд танилцахад ер нь хэр оролцож байгаа юм таны ажигласнаар? Ер нь гайгүй оролцож байгаа. Сургуулийн хүүхдүүд зохион байгуулалтаагаар ер нь энэ үйлчлэгэнд хамрагдаж байна уу? Хамрагдаж байгаа. Нийслэлийн аялал жуулчлалын газарт маань одоо яг хариуцагдаж явж байгаа нийтийн тээвэр үстэй тийм. Тий. Ер нь хэдүүлээ ажилтдаг үлээ? Ерөөсөө 2 автобустай. 2 гайдтай. Нийтдээ 7-8 удаа яг хариуцал ажиллаж явж байна. Улаанбаатар хотын замын төвчрөл та бүхний ажил бас нөлөөлж байна. Замын төвчрөлт ерөнхийдөө гайгүй 9 сар гэж сургууль эхлээл ерөнхийдөө төвчрөл эхэлсэн. Тэрнээс 9 сараас өмнө гайгүй нэг төвчрлэгөө. Гайгүй. Хүмүүсийн амралт зугаалны үе таарчдаг. Тий. Ялангуяа наадмын үеэр бол ямар төвчрлэгөө. Тэгэл яг хичээл эхэлсэн даруул Хотод бол бэрхшээлтэй. яа бэрхшээлт. Хот дотроо бол та ер нь бол нэг 40-50-тай л явж байна уу хурд? Хурд ер нь 40-50-тай л. Таны хувьд яг хэдэн оны тааж олооч уу? 2008 оны. Нийтдээ ер нь одоо би энэ асуултаа ер нь нэвтрүүлгийн манай гол асуулт л та жолооч нараас асуудیں۔ Хичнээн километр замыг ер нь та туулаад багцаас нь тоо танд байгаа юу? За яста. Багцаалж амжаагүй л юм. Цаалж яста амжаагүй л. Зарим хүмүүсийн том автобусууд бас их зай талбай их эзэлж явдаг гэдээ ер нь жоохон доромжхон байдаг ш. Тийм хандлага ажиглагдаж байна уу? Ер нь тиймэрхүү юм гайгүй. Ер нь энд хотын төв зогсоол жоохон асуудалтай. Хотын төв тэнд байршил заасан газар очиход зогсоол мут автобус зогсон. Ер нь сүйд баригдаж байгаа тий. Байшин байрлалууд гадна талын зогсоол их багтаа бас байх шиг байна тий. Автобус зогсох тийм юу. Талбай муутай. Тэгэл ер нь энэ тэмэг бас төлбөртэй зогсоолууд их болчиход байгаа шүү дээ тий. Тэгээд төлбөртэй зогсоол байгаа багтахаасаа багтахгүй нэг шүү дээ. Ер нь автобусанд зориулсан зогсоол их ховор шүү дээ. Тийм тохиолдолд ер нь та яаж зохицуулж байна? Одоо зогсоол муудаа газар гэдэг үнэхээр зогсох шаардлага гарвал тэгэл нэг харж байгаа зогсох газар нь зогсоод нэг заа шахаад янз бүрээр боломжтой гэсэн газраа цагуурийн хувьд манайх ч бас эрсдэс уур амьсгалтай тий. Хүүтэнд бас нийтийн тээврийг арчилж авч явна гэдэг бол жолоочийн хувьд бас хариуцлагатай ажил шүү дээ тий. Тэгээд Улаанбаатар яг City Tour бас маань нийтдээ 100 км-т одоо хичнээн шатхуун зарцуулах уу? 50 литр гэж яа. Тэгээд янз бүрээ энэ ч одоо зуны халуунд кондишн тавих, жоохон намар цэрэн өвөл халуун тоогоо тавих юм чинь халуун тоогоо тавихгүй халахгүй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад хийсэн. Та яг одоо энэ автобусыг бол та анхнаас нь ингээл жолоодол явж байгаа жолооч шүү дээ тий. Тэр навснасаа хойш. Навснасаа хойш. Арчилгаа бүх юм та өөрөө хариуцаал явж гинэ үү? Тий. Арчилгаа нэг үйлчлэгээний автобус гэдэг учраас тий. Цэвэрч юм ба. Тий бас өнгө үзэмжтэй авч явах хэрэгтэй. Тий. Тэр дор дээр. Нийслэлийн удирдлагууд маань ийм бас үзүр үйлчлэгээ Улаанбаатар хотоо танилцах ийм бас үйлчлэгээний автобус гаргаад ажиллаулж байгаа нь ер нь та юу гэж харж байна? Энэ бол ерөнхийдөө бол зөв л гэж харж байна. Тэгэхээр ер нь бол жишг нь бас ийм үйлчлэгээтэй автобусууд явдаг юм байлээ. Яг тэрнтэй л мөр зэрэгцэн л бас ажиллаж штэ тий. Тэ ерөнхийдөө тэрнтэй мөр зэрэгцүүлж одоо хотоо танилцуулах.
зорилгоор хотынхоо хүүхдүүдийг гадаадын жуулчин, дотоодын жуулчин ер нь ялгаагүй л хотынхоо одоо насцал үгийн одоо үзнэр тэр бүхнийг тайлбарлаа яхаар одоо хотол танилцуул. Та хотынхон мэдээллийг олон улсад бас түгээхэд хувь нэмэр оруулж байгаа жолооч биш үү? Тэгэхээр бас бахархалтай л ажил хийж байгаа гэж би харж байна л да. Ер нь жолооч хүн тээвэрт явах те олон хүнийг тээвэрлээд явах бас хариуцлагатай ажил шүү дээ. Та бол өмнө нь том аврын машин жолоочоор ажиллаж исэн байна. Ямар машин барьж исэн бэ? Одоо том тэрэг одоо Норд Шалаанз малаанз сонсмол том тэрэгнүүдийг нэлээд барьсан. Том тэрэг барьж аваад автобус барих хоёрын хооронд бол ялгаа их биз? Их байлгүй яг хөө. Тэгэхдээ би урд нь ч бас нөгөө компанид ажиллаж байхдаа ажилчтай автобус гэж барьж байсан л да бас. Урдны нэг. Түүнээс одоо яг автобус барьж байгаагүй байгаад энд орж ирээд ийм актер ажилд орно гэвэл хэцүү шүү дээ. Тийм тийм. Энэ олон дадлаг туршлага хэрэгтэй тийм ээ. Одоо хүний жуулчин тээвэрлж явж байж бас юугүй барьж үзээгүй гэж орж ирээ бариад явчих болох болох. Улаанбаатар хотын зам бас нэг үе бол сайхан хөгжлөө шүү дээ. Орон нутгийн замууд ч гэсэн тийм. Энэ бол мэдээж нөгөө харилцаа холбоо тэгээд бусдад үйлчлэх иргэдэд хүрэх тал дээр бас чухал үүрэгтэй байдаг. Зам талбай ингэж сайхан шинжлэгдэж өөрчлөгдөж байгаад та юу гэж боддог вэ? Иргэн хүний хувьд бас жолооч хүний хувьд. Зам одоо ингэ сайжраад ингэ явах чуулсан сайхан. Машин дэргэнтэй цаантай. Одоо энэ яг аяллаа автобус маань хаанхын автобус байгаа вэ? Ер нь бол явж исэн нийтийн тээвэр байна уу? Эсвэл цоо шинийг та ингээд хүлээж аваад жолоодж гинэ үү? Энэ цоо шинээр нь авсан. За. Тий. Солонгос байна. Солонгос автобус. Солонгосын нийтийн тээвэр Улаанбаатар хотод маань ер нь явхад ямар байна? Техник эвдэрлийн хувьд ч гэдэг юм уу? Эвдэрлийн хувьд одоо мэдхгүй. Миний ч одоо шинэ болохоор мэдэхгүй юм шүү дээ. Ерөөсө шинээр нь л барьсан. Шинэ унаа барай явахад бас сайхан урамтай байдаг баг тий. Нөгөө сайхан урам. Өвөл цагт бол автобус бол авч явахад бас нэлээд хүндрэлтэй баг. Өвөл одоо алтаргаа гулгаа тэгэл дулаангаараа шгуул хүүтэнд асалт масалт жоохон хүндрэлтэй. Нэлээд арчилгаа тодорхой шаард тийм ээ. Хамаагүй асаагаа шууд гарч болохгүй байсан. Үзий жаргал ахын үед одоо яг Улаанбаатар хотод суурин амьдарч байна уу та? Суурин. Ам бол хэдүүлээ вэ? Ам бол зургуулаа. Гэр бүлийнхаа хүний тухайс та товчхон танилцуулаач юу хийдэг вэ? Таныг одоо ингээд жолоонд явахад бол болгоомжтой яваараа гэж өглөө болгон цагтаг байх та. Нөгөө тэгэлгүй яах вэ? Манай хүн ч одоо гэртээ манайх ч одоо 4 хүүхэдтэй. Бүгд маань бүгдээрээ сургуульдаа сурцгаагаал. Тэгээд ер нь энэ үйлчлэгээнд яваад цалин хангамж ер нь хэр байна? Таны амьдралд хүрэлцэж байна уу? Ах уу тэгээд ерөнхийдөө боломж юм. Та бол ер нь бол нөгөө удирдлагын чанартай ажил бас хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо өвлийн саруудад та жишээ нь юу хийх вэ? Одоо автобус үйлчлэгээ маань төр зогссон үед Одоо тэгээд одоо нэг концесс юм үү? хуваарал иргэд маань ер нь бол энэ улаан автобусыг Улаанбаатарын автобус гэдгээр нь илүүтэй мэддэг юм. Тэгээд яг Улаанбаатарын автобус гэдэг утга учирын талаар хоёулаа бас сайн ярилцлаа. Улаанбаатар хотоо танилцуулах, дээрээс нь үзүр үйлчлэгээтэй соёлын түүхэн туршилт газруудаар авч явдаг, жуулчд үйлчлэхээс гадна дотоодын иргэдэд үйлчдэг ийм сайхан автобусны үйлчлэгээ гаргаж өгсөн нийслэлийн удирдлагууд маань бас тодорхой хэмжээнд иргэдтэй бас
тий бас гадаадын жуулчдад Улаанбаатар хотоо танилцуулах тэр боломжийг бас хангаж өгсөн ажил гэж би ойлголоо. Тэгж харлаа. Энэ бол зөв бах тий. Тэр зөв. Ер нь иргэд рүүгээ чиглэсэн юу хийгээсэй гэж та хүсдэг вэ? Нийслэлийн удирдлагуудад хандаж хэлвэл одоо танд бодож байгаа тий. Иргэд рүүгээ чиглэсэн ийм ажил хийгээсэй гэж хүсдэг зүйл байна уу? За тэстэй мэдэх гэдэг цаадаа хамтай. Яг ингээд үйлчлэгээ үзүүлээд явж байхад танд одоо жуулчдаач гэдэг юм уу, дотоодын иргэдээч гэдэг юм уу, ер нь санал гомдол ирж гин үү, баярлаа гэсэн бас талархал ирдэг бах. Санал гомдолцнэх ирдэг юм аа. Нэгс гэж ирдэггүй. Аха. Манайхан чинь нэг үе одоо бас соёлтой аялаа сурцсан бас чинь нэг ёстой хотод хэдэн жил амьдарчаад ёстой сонсоогүй юм байна. Нэмэтрээ ярьж өөрөөр бууж байгаа юм. Таныг одоо энэ тийм зогсож байхад энэ одоо яг ямар үйлчлэгээтэй автобус уу гэдээ иргэд сонирхож асуудгүй. Асуунаа. Аха. Тэгтэн та юу гэж хэлэх вэ? Манайх одоо аялын маршрут нь хот дотор хотоос гадуур гэж ийм хоёр маршрутаар ажилладаг. Ийм үйлчлэгээтэй. Тэгээд үйлчлэгээгээ танилцуулаад маршрут гэдэг нэг танилцуулгаа өгвөл тэгээд явчихдаг шүү дээ. Хувь иргэд маань одоо дотоодын иргэд маань энэ автобусаар үйлчлүүлэе гэвэл хаана хандах вүлээ? Иргэд одоо тэгээ шууд ирээд манайх чинь 7 хоног алгасахгүй хоёр автобус зогсоод талбай дээр байж шүү дээ. Тэгээд одоо энэ нөгөө төв шуудангаас пледийг авч болно, автобусан дээр ирээд авч болно. Энэ улсын үед хэдэн төгрөг байд юм бэ? Доторх аялал нь 35,000, хотоос гадуурх гэж Шанжинболдог руу болохоор 45-аар явдаг. Нэг хүний. Нэг хүний зардалтай. Жуулчд бол бас тодорхой тарифтай баг. Жуулч дотоодын гадаадын ялгаагүй. Адилхан үнэтэй тийм. Ер нь бол нэг тийм ялгуурсан юм бол байхгүй. Тэгвэл бас боломжтой үн багталтай жуулчдын хувьд манайхан ч бас нэг жуулчд гэхээр илүү хөлс авчих гал байдаг шүү дээ тий. Хувийн байгууллагууд тий. Тэгээд бас дотоодын иргэдтэй ижил хэмжээний тарифтай бас ийм үйлчлэгээ явуулт юм байна үзэгчтэй. Ингээд бас бидэнтэй богинохон хугацаанд өөрийнхөө ажлын талаар бас ямар үйлчлэгээ үзүүлдэг талаараа ярилцсан үзэж аргалахтаа баярлалаа. Таны алтан шар зам үлзийтэй байг цаашдынхаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж олон улсын бизнес форум зохион байгуулав. Орхон аймагт уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулган зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Эрдэнэ төлөөр хязгаарлагдсан даруйстай компани 40 жилийн ойн баяра улс орон нутаг уурхайчдынхаа хүрээнд 2018 онд амжилттай зохион байгууллаа. Ажилтан ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр 24 нэр төрлийн хөнгөлөлт дэмжлэг буцалтгүй тусламж зэрэгт сүүлийн 3 жилд 161.8 тэрбум төгрөг зарцууллаа.
Тухайлбал орон сууцны санхүүгийн дэмжлэгт олгодог мөнгөн урамшууллыг 12 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Ажилчдын дундаж цалин 2.4 сая төгрөгт хүрэглээ. Эрдэнэ төлөөр хязгаарлагдсан хариуцлага компани Монгол Улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тагмаас хамтран жил бүр тодруулдаг топ 100 аж ахуй нэгжийн жагсаалтыг 16 дахь удаага тэргүүллээ. Компани алсын хараа эрхэм зорилго үнэт зүйлсээ 2018 онд шинээр тодорхойлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.